За баярлалаа. За Монгол хүн бол системтэй, чанартай, өрсөлдөх чадвартай, хөрөх чадвартай ийм л боловсрал эзэмсэх ёстой гэж боддیں۔ Ялангуяа бага дунд улсрал дээр монгол хүүхдүүд эхлээд монгол хүн болох ёстой. Дараа нь чанартай боловсрал эзэмших ёстой. Дараа нь дэлхийн боловсрал эзэмших ёстой гэж бодож байгаа. Яг өнөөдөр ингээд нөхцөл байдлыг хараад үзэхээр бол за яг хүмүүн чи одоо 90 юм байна. Хар ажиллаж хийж болсон амьдрч чадна. Охин юм энийг л одоо нойтон сормостой юм энийг л одоо сургууль сургая гэж ингэ сургасаар байгаад сургалтын харьцаа алдагдсан. Дээр үед бол ангаах ухааны их сургуульд л нэг октоодын тоо их байдаг гэсэн бол одоо бүх ихтэй сургуулиудад эрэгтэй хүүхэд байхгүй дандаа эмэгтэй хүүхдүүд сурдаг. Ангидаа нэг ганцхан хоёрхан эрэгтэй тэр нь тэгээ нэг 4 жилийн хугацаанд им шинжтэй болж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг аав ээжийнхээ мөнгийг зараад ах эгчийгээ дэмээр сураад ингээд сургууль дээд сургууль төгсчөөд төгссөн хойноо ажилчгүй амьдралчгүй ингээд гудамд явж идэг нөхдүүд олон байна. Яг энийг бас нэг нутгийн хөгш надад тоглоом болгож хэлж ирсэн. Гэхдээ энэ манай боловсролын систем чи хүмүүн гадаадад бэр бэлтгэдэг сургалт шүү дээ гэж. Их олон бүгдөө хэлний дээд сургуультай. Тэгээд санхүүчтэй ийм сургууль байхмаа гэж. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр зэрэг одоо энэ боловсролынхаа хуулийг, боловсролынхаа тогтолцоог өөрчлөх шаардлага хэрэгцээ байна. Монголын ирээдүйд шаардлагатай монгол хүнийг жинхэнэ одоо монгол хүн болгох, дэлхийд өрсөх чадвартай болгох тэр боловсролын хууль хизээ орж ирэх вэ гэж би асуух гэдэг. Энэ бага дунд боловсрол дээр цөм хөтөлбөр гэдэг хүүхдүүдийн толгой эргүүлсэн нэг айхтар юм байд. Би энэ хүүхдийнхаа сургуультанд сууж байхад тэндээс боловсролын яамнаас тайлбарласан хүний тайлбарыг би л ойлгоогүй. Юу заах гээд байгаа юм, юу сурах гээд байгаа юм. Тэрний үр дүнд манай хүүхэд ямар боловсролтой болох гээд байгааг би ерөөсөй ойлгоогүй шүү дээ. Тэгээ гадны Кембрижийн гэсэн нэм бусад боловсролын тэндээ туршигдаагүй юмыг авчирч бид нар дээр тулгадаг ийм нөхцөл байдлыг бид нар өөрчлөмөр байгаа юм аа. Монгол хүний өөрийнх нь онцлог өөр. Монгол хүн өөрөө бол бас өөр авах үед төрсэн хүмүүс. Тийм учраас энийг өөрчлөх шаардлага хэрэгцээ байна гэж харж байгаа. Энэ хизээ орж ирэх үү гэж би нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаар энэ боловсролын тухай хууль, дэд боловсролын тухай хууль хоёр хоорондоо зөрчил үхээ утга агуулгахдаа хоёр хуулийн зохицуулалттай байсан. Энэгээр бол ихтэй сургуулиуд, коллежуудын удирдах зүйлийг боловсролын тухай хуулиараа болвол боловсролын тухай хуулийг хэрэгжүүлнэ гэдэг байсан. Дээд боловсролын тухай хуулиар дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зүйлтэй холбогдсон хуулийг дээд боловсролын тухай хуулиар зохицуулна гэсэн. Энэ хоёр ялгаа яг яаж арилав? Энийг нь хэлж өгөөч. За хоёрдугаарт энэ ихтэй сургууль коллежуудын удирдах зөвлөл дотор хараат ус гишүүд нэг 6 жилийн хугацаатай 10% байсан. Энэ хувь нэмэгдсэн үү? Энэ хугацаа өөрчлөгдсөн үү? Энийг надад хэлж өгөөч. За мөн энэ ихтэй сургуулиудын захирлууд энэ хүмүүсийг сонгон шалгаруулдаг, мөн хууль заасан үндслээр чөлөөлдөг ийм нөхцөл байдлууд байсан. Энэ эргэж орж ирсэн үү? Одоо нэг дээд боловсролын тухай хууль шиг эргээд нэг удирдах зөвлөлийн захирлын томилох чөлөөлөх асуудлыг зөвхөн үүсгэн байгуулагчид нь удирдах санал тавьдаг хэлбэрээр үлдсэн үү? Энийг нэг тайлбарлаж өгөөч. За бас нэг асуудал байна. Энэ одоо нэмэлт өөрчлөлт орсноор энэ ихтэй төрөмчтэй нэгтэй сургуулиудын бүтэц оронтой цалин хөлс төлбөр хураамж, за сургуульд авах шинэ техник технологи, мөн сургуульд хийх засвар үйлчилгээ, за сургалтын одоо энэ чанар үр нөлөө, гадаад харилцаа яаж сайжрах вэ? Тийм эрх зүйн үндэслэл энэгээр үүссэн үү? Энийг надад тайлбарлаж өгөөч. За баярлалаа. За Бацур сайд. За энэ Монголын гишүүний асуултанд хариулъя. Энэ удаагийн өргөн барьсан өөрчлөлт бол 2016 оны 4 сард энэ дээд боловсролын тухай хууль, боловсролын тухай хууль энтерт нэг баахан өөрчлөлтүүд оруулчихсан юм аа. Тэгээ энэ өөрчлөлтүүд нь боловсролын тухай одоо нөгөө тулгуур хуулиа, дээд боловсролынхаа хуулинд тулгуур хуультайгаа зөрчилдсөн заалтууд оруулчихсан. Ялангуяа тэр удирдах зөвлөлийг төрийн төлөөлөлд нь одоо 30%-аас сэтрэхгүй байна гэд. Тэгээ одоо хараат тус гэж нэг л удаа төр томлох хэрэгтэй 40% нь одоо хараат тус гишүүдээр
бүрэлдүүлнэ энэ гэсэн заалтууд нь зөрчилдөөд тэгээ энэ удаа бол одоо бас оны өмнө юунд оруулах сургуулиудын удирдах зөвлөлийг байгуулах ийм шаардлага гарч байгаа учраас бас нэлээд одоо яарав оруулж ирж байгаамаа. Зүгээр дараагийнхаа бидний бэлдэж байгаа өөрчлөлтүүдээр таны яриад байгаа тэр дараачийн бусад асуудлуудыг бол авч үзнэ, өөрчлөлтүүд орж ирнэ. Тэр сургалтын хөтөлбөрөө ер нь бол цөм хөтөлбөр гээд янзаар манай боловсролын систем ч гэсэн хөтөлбөрүүдээ янзаар түүхийнхээ хугацаанд нэрлж ирсэн. Зүгээр энэ удаа өнгөрсөн засгийн газрын үед боловсролын хуулинд өөрчлөлт оруулахдаа одоо хичээлийн програмч гэж нэрлэж ирсэн үе бий. За мөн цөм хөтөлбөрч гэж нэрлэж ирсэн үе бий. Түүний дараагаар сургалтын хөтөлбөрийг агуулгын үлгэржилсэн хүрээ гэж нэрлэж ирсэн, үндэсний хөтөлбөр гэж ярьж ирсэн, сургалтын хөтөлбөр гэж нэрлэж ирсэн ийм үеуд бий манай боловсролын систем. Саяынхаа өөрчлөлтөөр л эдгээр зүгээр цөм хөтөлбөр гээл нөгөө сургалтынхаа хөтөлбөрийг л тэгээд нэрлжчихсэн. Тэгж нэрлээд одоо сургалтынхаа хөтөлбөрийг янзаар нэрлснээр агуулга юу бол тийм онцгийн өөрчлөлт гарах боломжгүй зүйл л дээ. Бид ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдээ аль ч орны ихтэй сургууль очиод суралцахад бүрэн дунд боловсрол нь агуулгын хувьд тэдний одоо үдсэн сурсан зүйлтэй бүрэн дунд боловсрол эзэмших тэр одоо олон улсын стандартад одоо хүрч очсон эзэмшиж байгаа хувь нь аль болохоор өндөр ийм л байх сургалтын агуулга зорилго бол чиглэгдсэн асуудлаа. Тэгээд дараагийнхаа хуулиудын иж бүрэн өөрчлөлтөөр энэ асуудлыг наривчилж оруулж ирнэ. За бид энэ боловсролын хүрээлэн манай ихтэй сургуулиуд энэ төр бүгд энэ асуудал дээр анхаарлаа хандуулад ажлын хэсэг гараад тийм учраас таны тэр ярьж байгаа олон асуудлуудтай би санал нэг байна. Харин тэр одоо бол тэр хараат бус энтер гэдэг юу бол энэ 16 оны 4 сард орсон өөрчлөлтийг тэр удирдах зөвлөлттэй холбоотой өөрчлөлтийг хүчингү болгож байгаа учраас төрөөс 51-ээс 60% хүртэл төрийн төлөөдөл байна гэд хараат бус гишүүн гэдэг тийм ойлголт бол байхгүй болж байгаамаа.